Good morning. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Бид хэд YMC дээр ирж байна. Эдэн нь swimming class аав. Оо яасан хөөх юм бэ? Энд зөндөө хүүхдүүд тоглож байна. Вау. Нара. Гадаа гоё болохоор хүүхдүүд гоё гадаа тоглож байна. Ямар хөөх юм бэ? Baby агаагаа авсан зогсож байна. Батламжтайгаараа ээжгөө тэр агаа нэрээ ямар гоё юм те. Эдний нэ өнөөдөр ангид нь 2 хүүхэд ирж өгөн 4 хүүхэд явдгийн. Усанд одоо аягүй дуртай болоод байгаа эдний. За ээжүүдтэй нэг гоё юм харуулах уу? Энд хараа нэг 3 өдөр аягүй гоё анги хичээлдэг. Жаахан хүүхдүүдтэй ээжүүд ингээд хэрэгтэй нь хамт заяа. Chocolate class гэх. Үнэн гоё хараа бүр жаахан хүүхдүүд дөнгөж төрөөд 3-4 сар болж байгаа ээжүүд хараа хүүхдээ авчираад хүүхдтэйгээ хамт ингээд дасгал хийдэг аюу гоё анги байгаа. Нэг 3 өдөр 2 удаа хичээлдэг. Зарим ээж бүр арай 2 хүүхэдтэй. Үнэхээр гоё чөлчтэй байгаа. Эдэн нь усан сэлэстэй анги аваад гараад ирсэн. Гарч ирээд энд ор хайгал болтой. Ингээд 4-6 талаас нь хажуудаас нь шүршээд тэгээд дээрээс нь шүршээр гардаг байхгүй юу? Би хаалга онгоолох гэж байгаа. За ээжийнхөө дараарай. Миний өвч ээжтэй тастай тий. Баярлалаа ээжийнхөө. За яваарай миний хөө. Эднэн гимнастик ангиасаа гарч ирж байна. Эднэн. Миний хөө стикер ямар стикер наалгуулсан? Юу наалгуулсан ямар гоё. Гимнастик анги ямар хийсэн гоё юусэн уу? Богийн GC-pen орчоо явж байна. Яасан гэсэн чинь над руу уцтаад харин манай зурагч нь шинэ менежменттэй болсон. Тэгээд нодлон та нар зураг авахулсан байна. Тэгээд 3-4 зураг үлдсэн байна. Тэгээд ирээд аваа үнгүү өгнө гэд. Тэгээд ирээд авсан чинь бид хэд нөгөө та нар санаж гинөө бид хэд нодлон нэг Thanksgiving-ээр Christmas-ийн зураг авахулсан шүү дээ. Тэгсэн чинь айгүй хөөрхөн зургууд байна. Энэ хараа 2 baby-гийн зураг байна. Одоо ингээ хараараа baby эдэн хоёроо жоохон байгаа зү. Тэгээд бид 5-ын зурагтай календар байна. Тэгээд baby-гийн зураг байна. Ийм хөөрхөн подолк эднэнд аваад манай эдэн одоо dinosaur гэх юм бол dinosaur гэх ийм хөөрхөн подолк хана. $5 байж байгаад $2.50 гэж. Бас ийм хөөрхөн араа weekend-ийн ийм хөөрхөн подолк. Ийм хөөрхөн зурагтай хараа. Бас $10 байж байгаад $2.50. Болж байгаа эцтэй ээжүүдээ $2.50-ээр подолк аавна гэж юу н хаа байсан те. Ширийн намайг шоолол гэдэг аахгүй юу? Боги шири 92 намайг хоёулаа шоолно. Хямдхан гээл мөнгө нэмж өрөө яваадах ингээд нэг талаараа тийм. Гэхдээ нөгөө талаараа тэртээ тэргүүл хүүхдүүдтэй хувц авахаас цааш би дараа $5 $10 подолк авч яхаар хямдарсан үед нь авсан дээр үсттэй. Би бол тэгэж боддог. Ээжүүд та нар санал нийлж гин үү? Thumbs up. Нэрээ нэг юмны талаар ярих гад сая нэрээ хэд хоногийн өмнө сая эгч маань надтай холбоо барьсан. Тэгээд боги нэг жоохон бяцхан охинд туслах боломж байна уу гэд. Тэгээд ямар учиртай гэсэн чинь хараа миний бүр санаад багтахгүй байх юм. Одоо ч гэсэн би ингэ байж итгэж ядаад 3 хүүхэдтэй ээж гэж байгаа байхгүй юу. Тэгээд 4 дахь одоо хүүхдээ гаргаад бид нэр тижээж чадахгүй манай гэр бүл үнэхээр тижээж чадахгүй энэ хүүхдийг авах юм байна уу гэд 24 цагийн дараа төрөөд 24 цагийн дараа хүүхдээ одоо би одоо авахгүй энэ хүүхдийг авах юм байна уу гэд. Тэгээд миний таньдаг сая гэдэг их чи найз нь тэр хүүхдийг өөр дээр автсан юм байна. Одоо ийм жоохон нэлэх эрүүл эмчид шалгуулад эрүүл саруул 100% эрүүл саруул хөөрхөн бяцхан охин заяа.
Тэгсэн чинь сая эгчийн найз нь өөр дээрээ авцсан. Тэгээд энэ хүүхдийг өсөж тойрноход ийм нэра хүүхдийн юм байна уу? Надад туслаач гэд пост оруулаад тэгээд сая эгч маань миний мэдхийн сая эгч ер нь хин тусламж хэрэгтэй байна, хинд дэмжлэг хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд л гараа ингэж яадаг байхгүй юу? Тэгээд хин сая эгчийн тусламжтайгаар нэг бяцхан охинд багхан ч ихсэн гэр бүлийнхээ өмнөөс тусламж өгсөн. Олны төлөө сайхан сэтгэл гаргаж идэг сая эгчтэй баярлаа гэж хэлье. Мөн таньда эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн өрөө. Юусэн сар хагас хевлидээ тээчээд 3-3 хүүхдээ ээж вэж тэр хүүхдийг одоо өсгөж чадахгүй, манай гэр бүлд тижээж чадахгүй гэд хүүхдээ годомжинд хайж байгаа их хүн бол үнэхээр аимшигтай байна. Ээж хүн гэж хэлэхэд бол үнэхээр амар. Яаж тэр бяцхан эргүүл саруул жоохон амтныг өнөөдөр тижээж чадахгүй ч гэсэндээ хүүхүүд хүнсээ дагуулад ирдэг гэдэг. Хүүхдийн буян заяа гомдно. Бяцхан жаах өрмөн сайн хүний гарт очиод сайн хүн болоорой. Шири гэрээ зөөрлээд би хоолоо ээж юм. Шири гэрээ вакуумдаад шалаа угааж байна. Thank you. Наадмын хуушур хийхээр бэлдэж байна. Манайд орой 8 жил ахих ирнгээд би наадмын хуушур хийх гэж байна. За гурилаа яаж зуурах вэ гэхээр гурилаа халуун бүлээн ус, тэгээд 50% сүү, нэг өндөг, тэгээд жоохон давс хийчих. Тэгээд гурилаа нилийн тийм шингэвтер зуурна шүү. За хуушурын махаа бэлдэх гэж байна. Мэдээж хэрэг надад татсан мах хэрэгтэй. 2 хил орчим мах. Тэгээд надад 2 сонгон. Тэгээ энэ соромсыг би бүгдийг хийн. Давс, сой соус, сонгон соромсоо хэрчээд блендер эндээ игээд сой соусаас ийшээ игээд тэгээд блендерт чишээ шүү. За сонгон соромсоо ингээд жижиглж хэрчээд тэгээд дээрэс нь сой соус хийгээд тэгээд сонгон маань өөрөө нэлээ устгах штеп. Тэгээ энийг блендерт чинь буталсан сонгон соромсоо ямар ч юм том ширхэггүй болтлон бутлаараа за. Тэгээ жоохон ширхэг идэр үлдээлчүүл наадмын хуушраа илтгэт нь гурилын маань цоолоод байдгийн. За энийг одоо ингээд махан дээр хийгээд. Тэгээд дээрээс нь давс хийгээл болоо. Ус хийхгүй. Тэгэхээр сонгон соромс тэгээ эндээ сой соусаа хийсэн штэ. Тэгэхээр давс хийгээл тэгээд базаад болоо. Жоохон хар перц хийж өгч болно. Хэрэв хүмүүс өөрөө хар перц хийх сонирхолтой бол хар перц хийгээд. Хуушурын махан амталчлаа. Хуушурын маханда ус хийж болохгүйг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Тэгээд давс, перц, сой соус, сонгон соромс тэгээд өөрийнхөө хүсэж байгаа амтлагчаа хийж болно. Халиар ч юм уу одоо өөр одоо нэмж амталдаг хоол амтлагчудаа бол өөрийнхөө хүснээрээ хийж болно. Байцааны салат хийхээр бэлдэж чинь. За юу бэлдсэн бэ гэхээр байцаа луунгаа маш гоё нарийнхан хэрчээд. За ширийн надаа гоё улаан шар өнгийн жинжүү хэрчиж өгч байна. Байцааны салаадны орц юу вэ гэвэл за амны том халбаар нэг vinegar буюу уксус за хийж чана. За тэгээд жоохон давс, чимэх, бор илсэн чихэр тэгээд sesame oil хийхээр бэлдэж байна. За эдэргээ ингээд сайхан хооронд нь хойлоод сайхан базаад өгье. За энийхээ орцуудыг бүгднийг хойлоод сайхан жоохон хар перц хийх үү яах вэ? За яг бадж байгаа дамжиж үдэх юм. Яг нэг хар перц хийх шаардлагатай жоохон хар перц хий. Шаардлагагүй гоё амт нь гоё бол хар перц хийхгүй. Хоёр амсаад амт нь жоохон сул бахад garlic salt хийчихлээ. За одоо ань би амсаад. Чүж яхач. Энэ хараа garlic salt гамт оруулж байна. Тэсгөө гоё юм. Тэгээд sesame oil хачин гоё өрмөц замд оруулж байна. Яг бид нар өмнө нэг olive oil би бол ихэвчлэн хийдэг байсан. Тэгтээ сая sesame oil хийсэн чинь sesame oil-ыг цаанаа нэг гоё амт идэх штэ. Бага л. Тэгтээ sesame oil баг хийгээрээ заяа. Би бол сая нэг амны том халбаас арай жоохон баг
Миний жаргал хийж үзээрэй хүүхнүүдээ. Наадмын хуушурын гурил маа. Хараа ерөнхийдөө тийм нэлцгаадуу талдаа заа юу нараа. Ингээд үсгэд юм нэлцгаадуу талдаа. Гурилаа нэгэн жиг тараа ингээд таслаад тэгээд ингээд дээрээс нь дарчих. Тэгээд би болохоор гурилаа илддэггүй. Ингээ гараараа хараа ингээд үзүүрийн заа юу. За ингээ хараа зөвхөн ингээ үзүүрийн гол хэсэг нь ингээ зузаа, үзүүрийн хэсэг нь ингээ нэмгэлч. За дахиад нэгийг авчи. За ингээ үзүүр хэсэг нь ингээ сайхан нэмгэлээд. За тэгээд хараа махнасаа аваад. За чимхэлд аягүй чухал шүү заа. Чимхэлдээ та нарт харуулах юм. За ингээ хонин бууз идэг штэ. Минь ч ойртож байгаа бичгүү. Шири ойртож байгаа. За та нарт бүр харуулах. Ингээ хонин бууз хараа. За ингээд яг хонин буузаар. За ингээд хонин буузаар ингээ чимхлээ. За ингээд хараа ингээд дуусглаа. За энийг хажуу тийш нь чимхэлтэй заяа давхар хажуу тийш нь ингээд чимхэн гэсэн үг. За ингээд энийг ингээд доош нь харуулчих. За дахиад энэ хараа нэмгэлсэн гурилаа аваад за маха хийгээд за хонин чимхэлтэр чимхлээ хараарай. Зак. Ингээ хараа үзүүрийг ингээд дуусглаа. За тэгэнгүүтээ энэ үзүүрийгээсээ хажуу тийш нь чимхэлтэй давхар чимхэн гэсэн үг. За ингээд доош нь харуулаад авчих. За дахин харуулаад хойрхноос. За араа би гурилаа илдэхгүй. Голын зузаанаар нь үлдээгээд захыг ингээд биний гараар нэмгэлчлээ. За би ингээд махнасаа аваад за ингээд жоохон доош нь дараад өгчих энэ гараараа. За тэ хонин чимхэлтэр. Хонин буузны чимхэлтэр тийм ээ. Би бол тэгж хилдэг. Та нар юу гэж хилдэг вэ? За ингээд дуусглаа. За нөгөө энэ чимхэлтэй буцаага хажууд ишнэ. За ингээ айгүй ойлгомжтой бах тийм ээ. За ингээд доош нь харуулчих. Ингээд эдгээ бүгднийг энэ дээр ингээд тавьчих. Тэгээд илдэнэ. Илдэл бас маш чухал. Яагаад байгаа юм бэ бэби? Энэ араа тавцангийнхаа эндэлт нэг жоохон тос асгаад тэрэн дээр ингээд чимгсэн уушуулаа ингээд доор нь ингээд тосолж 50 тэгэхгүй бол энтэй наалтчихна. А тэгээ энэ маань ингээ хатчиж магадгүй ингээ шалхоор ээжигүй битээ минь хөө. Тийм болохоор юм хараа цагаан ингээ та нар юм галтгоод хэрэгэлдэг альчуур байдаг штеп. Тийм альчуураараа ингээ бүтээчээрээ за. Тэгэхгүй бол хуушур маань ихнээсээ эхлээд хатчиж магадгүй. Одоо хараа ингээд бүгдээрээ бэлдсэн байгаа чимгцэн юу вэ штэ хуушураа. За тэрийг аваад энийг гулуусан дээрээ тосдоо түрхэд ингээ сайхан жигтгэн тараа шүү за. Ингээ хараа жигтгэн сайхан ингээ тараагаад өгч. За ингээ жигтгэн сайхан тараагаад. За би ингээ хараа бэлдсэн байгаа. За энийг илтнэ бүгдээр. Илдэлт айгу чухал заяа манайхаа. За би одоо энийг илдэж харуулъя. За тостоо болохоор сайхан тос ихтэй. Гамбанзан дээрээ заяа. За энэ хараа энийг юу мах сайн задраагүй учраас энэ араа яг цоолох гэж байна. За ингээл наадмын хуушур бэлэн болж байгаа шүү дээ. Амар амархан. За та нарт дахиад нэг илдэж харуулъя. За тостой юм чи хоорондоо наалтахгүй заа юм. За энийг нараа ингээ жигтгэн сайхан тараацсан. Ингээ сайхан жигтгэн тараачих. За тэгж жагаад. Так. Манай беби хөрхөн хэлбэр дүрс сурж юм. Зак. За ингээд наадмын хуушур болж байгаа шүү дээ. Амархан байгааз. За би хуушураа хийх гэж байна. Наалтахгүй дээрээсээ. За ингээд наадмын хуушур бэлэн болж байгаа шүү дээ. За наадмын хуушур бэлэн боллоо. Өнг мөг нь ийм их гоё амттай болсон байна. Та нар минь ойр наадмын хуушур хийждэг бол наадмын хуушур хийж дээрээ.